Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Туулаа нэвэртэй подкаст 2 дахь сувгаа нээсэн билээ. Газрын гаваас. Description хэсэгт Газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шинэ сувгийг манд дэмжиж subscribe тавьчаад арахтал хангалттай. Газрын гаваас подкастаар та 1001 шөнийн үлгэрийг сонсоорой. Халуун дотор сэрүүнгүй, гаслан тулсад жаргалгүй. Монгол ардын зүрэг. Хурдан хүлгийн домгууд. Өмнөх дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. Шагаа хээр. Урд цагт манаа нутгийнхан даншиг наадамд бүх морьныхоо хүчийг сорж байсан биш ч цуутай сайн морд байсан тухай миний өвөг эцэг луузан хуучилдаг байлаа. Манай нутагт шагаа хээр гэж их хурдан морь байжээ. Хавь ойр том баг наадмын төрөг авч тод магнаа торгон жолоогоо өргүүлж байсан сайн морио эзэн нь нэг хятад 8-ачинд 10 мөнгөн юмбүү 10 хунц цай өч төчнөө дээлийн өнгөөр солин 8-альж ноёны тэнэг хүүд богтлогдох гэж байсан охиноо дээр хид бараагаар хагуулдан аварч байжээ. Шагаа хээр гүний нутаг гүний хушуунд зарагдаж нутаг ус ижил олон сүргээ санаж төмөр чөдрөөр чөдөрлөгдөөгүй бол гүүгээд хөрхийн мөрөөсөлд автан урдын шагаа хээр гэхийн аргагүй өнгө зүсээ алдаж нүднээс гарчээ. Шагаа хээрийн эзэн ч ганц охиноо хүнд богтлогдох аюулаас мултарсан хэдий ч хайртай морио зүүдэлж унтаж чадхаа байж сэтгэлийн дарамтанд орсон байлаа. Ийм хүү нэг өвөл морьныхоо толгойгч болов харах юмсан гэж бодон дотор газар жин тийхээр аян замд мордов. Зорьсон газраа хүрээд буцах үед худалдааны газар нэг муу морийг илүү дутуугүй 10 янчаа өгсөн хүнд зарна гэж байна. Таны шагаа хээр гэхээр арайч биш юм шиг гисээр хамт явсан хүн нэрчээ. Хоёул очиж морийг үзвээс шагаа хээр эзнээ танин үүрсэн янцгааж туурайгаараа газар цовхчих гээд тэнхэн хүрэхгүй байгаа бололтой харагдана. Ингиж эзэн морь хоёр учирч данжаадад 10 янчааныг нь өгөөд хайртай морио аван их нутагтаа ирсэн байна. Сүлэн хээр. Хүлэг хүлгийн дээд сүлэн хээр, мордын дээр сүлэн хээр. Эртээ урдын цагт юм гин. Манжууд Монголыг дарлаж байх үед юм гин. Даншиг 7 хушууны наадам болов. Энэ наадмын бүхийг хүй 7 худагт барилдуулаад азраг дааг шүдлэнгийн уралдааныг уралдуулан байтал манжийн морд төрүүлж чадсангүй. Иймд ганц их насны мордыг өвөр Монгол халах Монголын нутагт уралдуулна гэж манж эзэн хаан зарлиг болгов. Ингэхэд Монголын хаан үгүй гэж зөрсөнгүй. Гэтэл Монголын морь төрүүлбээс эзний толгойг авна гэж дахин зарлиг гаргав. Халахын уяачид уурсан омгорхож заавал төрүүлнэ гэж ам алдан очиж гин. Сүлэн хээрийн нэрт газар очиод манжийн морд арх халахын олон мянган мордтой уралдах болов. Энэ үед Цэцэн хаан аймгийнхан хизээний морьны удамтай тул олон морд очив. Говийнхан ч ойр нутгийнхан ч олон морд уйжээ. Олон шинжээчд морь шинжээдэл байж шинжээдэл байж гэвч тэр нь төрүүлнэ гэхэд бэрх юм. Манж хааны зарлиг хатуу тул ам нээж хэлэг хүн олдсонгүй. Гэтэл нэг өдөр Цэцэн хааны морь шинжээч нар манжийн хааны мордыг шинжив. Тэгсэн мөртөө өг дуурах хүн олдсонгүй. Цэцэн хаан нэг шинжээчээ дуудан авчираад "Чи үннийг хэлээд аль хиний морь төрүүлэх болж байна?" гэхэд ихэд гайхаад хаантан минь манж хааны морь төрүүлэх бололтой юм гэхэд арх халахын мордоос юм алгу nee нөгөө хилээд алаа. Халахын морь төрүүлэхэд эзэн хүний толгойг авна гэсэн болохоор би хэлж чадахгүй юм. Олон жил морь сэнтсэн итгэлт хүн байтлаа та nee нөгөө ярнуу да гэхэд хам минь толгоогоо хэн авахулахыг бодох билээ гэд хэлэхгүй байж. Цэцэн хаан аргадан гуйсаар шинжээчийг ам алдууллаа. Толгойг минь авахулах гээд байгаа бол
долоон уулын цаана очиж хэлье гэхэд Сэцэн хаан зөвшөөрчээ. Холын холд очиод шинжээч хэлжээ. Манж эзний хар голтой морил төрүүлэх юм байна. Энэ морь мөн ч хурдан юм а. Игзэг нь таарвал жаахан хөөрөө юм. Газрын дунд ирэх үед хидсэн хашгираатхал хадуураад явах юм. Хин тэгхвүлээ гэхэд Сэцэн хаан 50 лангийн мөнгөн юмбүү бариад. За, зөвхөө үннийг дууллаа. Манайхаас хэний морь төрүүлмээр юм байна? Гунхалтсан хээр морь байна. Говийн унаг юм а. Бас хулангийн холц бийдгээ тэр. Гэвч онцгой иржээ. Харин хүүхэд унуулж болохгүй юм. Эзэн хүний нэрийг бас хэлж болохгүй юм. Сулдан тавьчих заавал төрүүлнэ шүү тэр. Тэгээд л халахын наадам манайх болно доо гэхэд Сэцэн хаан баярлан морины эзэнтэй харанхуй шөнөөр уулзан тохиролцов. Маргаа шин ургах улаан нарнаар хурдан морд гарах болж Манжийн хааны халууныг унсан хүүхэд адтай гинголоход ар халахын сул хээр морь эзэнгүй уяа тойрон байснаа мордын хойноос гарчээ. Хүмүүс гайхалдан харцгаана. Мордын эрэг төрөвчээр хүмүүс шавалдан харахад сул хээр морь онцгой ирсэн учир төрүүлжээ. Манж хаан морины эзнийг олоогүй юм гэдэг. Ийм наадамд онцгой тасарч сулдаа хурдлан явсаар төрүүлсэн морины нэрээр морь уралдсан газрыг нэрлэжээ. Солинхээрийн нутаг Дорногов аймагт бий. Туулаа нэвэртэй подкаст. Хурдан хул азрагны хулгүй. Өвгөн ноён сайн ус буюу ноёны худаг гэж нэрлэгдэх болсон ус ундрах сайтай худгийн ойр хаваржиж байлаа. Ноёны гадаа тусгай асар майхан барьж адууны даамал түшмэд адуучид цугларч адуу малаа тоолж зүсмийн бүртгэл удам судрыг нь сэргээж шинээр азрах тавих үрээ азрагыг шинжиж байх үед хурдан удамтай хул азраганд нийлүүлсэн эрмэг хээлтэй хулгүйг хизээ алдсныг бүүмэд гэнэт үгүйлжээ. Адуучнаасаа эхлэн даамал түшмлүүд хүртэл сандарч хэд хоног эрэл сурал болсон ч усанд хайсан чулуу шиг алга болсонд хэлхээс өөр аргагүй болж өвгөн ноёндоо хэлжээ. Өвгөн ноён сонсоод ихэд гайхаж өөрийнхөө шилмэл сүрэг дотроо хурдан хул азрагны адуунаас алга болсон гэж бодох бүр уур нь хурж олж ир гэдэг хатуу үүргийг өглөж олж чадсангүй гин. Өвгөн ноён гайхаж таньдаг хүн удам судрыг нь мэдэх учраас дотроосоо гадагш гаргажээ гэж бодоод хол ойр чөдөр ногтгүй л гэж мэдэх хар герт орсон гарсан бүх хүмүүсийг бодож бүртгэж суусаар ногоон доноол цус гаргуу яав. Яаж хэрэг хүлээлгэх вэ хөө? Хэргийн баттай баримт гарт ороогүй цагт хэрэг хүлээлгэх гэж яагаад ч энэ муу сайн төшөмдөө чадахгүй. Хийгээгүйгээд хилээ тас хазах нохоо чамаас өөр хэн байх вэ гэж бодоод тэр өдрөөс эхлэн ногоон доног битүүхэн мөрдүүлж эхэлжээ. Гэвчиг энэ хэрэг учир битүүлэг байсаар хэдэн жил өнгөрөвч өвгөн ноёнч төшмөдүүдч мартах тийшээ болсны хойно нэгэн хавар торгон сүргийн адуучин өвгөн ноёнд хөгшин хул азрагны адуунд нэгэн хул морь сар боллоо гэхэд өвгөн ноён алдуул юм байгаа бидтэй хөөрхий. Даамал төшмөдтэй хэлж тэмдэглүүл алдуул малыг сайн харж бай. Хүн ирж авна биз гэхэд адуучин доноогаа 2 удаа ирж үзээд явсан шүү гэхэд өвгөн ноён ихэд гайхаж доноо юу алдуул гэдгийг нь мэдчихэд авах санаатай юм байгаа биз. Хүн авах гэж ирвэл надтай уулзуулаарай да. Тэр морийг нэг сайн харгасан гэж гин. Тэрнээс хойш хэд хонсны хойно адуучин 2 хүн дагуулчихсан нэгэн сайхан хул морь хөтлөөд ирж гин. Адуучин ноёны амар мэндийг ирж энэ 2 хүн алдуул бололтой энэ хул морийг авах гэж яваа гинэ гэж хөтөлж яваа морио заасанд өвгөн ноён харж яа харахгүй манай хул азрагны удам байна гэж бодсноо. Та нар хаанаас яваа усвэ гэхэд ноён хүний ахмад нь мэнд ирж бид 2 үзэмчин хошуунаас яваа улсаа. Энэ морийг алдаад мөр хайж сураг гаргаж хөөсөөр энд ирлээ. Энэ морь цуутай хурдан морь байгаа юм гэхэд энд ирснийг нь яаж мэдэв гэхэд өнөөх ахмад хүн
Сураг гаргаж өдөр шөнөгүй мөрдөж явсаар морь унаага эцээж явсаар ирлээ. Ноёнтон минь үгүй мөн хачи юм гэж байх юм да. Уг нь энэ нутгийн унага юм гэсэн. Ихийнхээ гидсэнд үзэмчин хушууны Баян ус гэдэг газар очиж гарсан гэдэг юм. Ингэн гэж санссангүй. Тэр хавьдаа ирж хамаг цагаа барчглаа гэжээ. Өвгөн ноён энэ мана хул хонгорын унаг байна да гэхэд өнөөх ахмаг хүн их нь хул зүсний хим гисэн. Гүй тэгээд хин гэдэг хүнээс анх хин гэдэг хүн авсан юм бол доо гэж асуухад энэ нутгийн Доноо гэдэг хүнээс Ламжав гэдэг хүн хээлтэйгүү авсан юм гинлээ. Би 2 дахь хүнээс шүтлэн үрээ авсан юм. Эгэлгүй хурдан морь юм. Тэгэхэд би 10 ирүүхэр 50 хурахтай хонь 40 адуугаар авсан юм гэхэд өвгөн ноён. Үнтэй л авчтай. Худалдаж авсан нь үний юм бол яах вэ? Учир нь олтон үз. Хулгайлж гаргасан тэр Доноо л бидэнд хэрэгтэй юм гэж хэлээд тэр өдөртөө Доноог бариулж эрүү шүүлтэнд оруулсанд хэрэгээ хүлээжээ. Бас бус босгож ирээд тамгын шоронд удааж. Энэ үед Доноон авгаа өвөрлөгч хушууны сайхан сумьяг игч иргэн иржээ. Доноогоо нилээд эрүү шүүлт үзэж бие нь ядарсан хитээч авгаатайгаа уулзахдаа эрүү шүүлтийг тоосон шинжгүй уулзжээ. Хушуу нутгийг нь зарсан биш, хулгүй зарсан надаар бэс яавал гэж. Би гэдэг хүн бие байгаа шархаараа бичиг шахан бөөсөөрөөж болов төлөндөө. Бороо юм хийсэн нь үнэн. Бултаж зайлах газаргүй нь үнэн. Эргэж битгий ирээрээ сумья минь. Эртхэн явж үз. Хонгор гэдэг нь газрын нэр. Хулт зээр нь зүсний нэр юм. 22-ын цагт хоёулаа уулзвал ямар бол гэж хэлээд босоход нь төшмөл тахар хоёр гайхаж юу гисэн үг юм бол доо гисхийгээд өнгөрөхдөө ногоон Доноо эрүүл шүүлт даахгүй дэмирээд байсан атла авгаагаа хараад зоригтой зүрхтэй цэцэн цэлмэг хүн болж маяглаж байгааг нь гэж хөхрөлтөөд өнгөрчгэн. Шөнөн Доноо гаваа ивдээд оргоод явсныг өглөө мэджээ. Хошуу тамгын хөлтөө бүхний хөдөлгөж эрэл сурал болсон хэдиж олсонгүйд төшмөл өвгөн ноёнд бас айлтгаж гин. Өвгөн ноён их дуурлаж Доноог авгаатайгаа уулзаад юу гэж ярьсан хэн байсан гэж лавлж гин. Төшмөл ноён минь өршөө авгаатайгаа уулзахад нь би тахар төшмөл бит хоёр хоёулаа байсан. Ноён танд айлдаж боломгүй үг хэлсэн гэхэд өвгөн ноён хэл юу гэж хэлснийг цомыг айлдаг гэжээ. Төшмөл Доноо нохоо ингэж хэлсэн гэд Доноон шүлэглэж хэлсэн үгсийг нэгэнгүй хэлжээ. Өвгөн ноён уурлаж үгэн дотор үг байдаг гэдгийг мэддэггүй юм уу малууд? Өвөрлөгч хушууны имээс долоондор малууд гэж загнаж сууснаа. Хул зээрд нь хаан байна гэхэд төшмөл хул зээрд нь ч адуу малан чалга авгаагаа аваад явчихаж гэр нь эзгүй байна гэхэд өвгөн ноён тэгнэ тэр мө 22-ны шүн донд хул морой бариад хонгорын бууцсан дээр хоёулаа оргий гисэн дохио байхад мэдэхгүй мэлийж байдаг. Та нарт хамгийнхаа үднээс алдсан байна түүнийг. Тамгын газар байгаа чинь хонгорын дэрс гэдгийг чи өдий хүртэл мэдэхгүй юу гэж баахан загнаж сууснаа жаахан уужирч. Оргосон Доноог байрна гэж олныг бүү чирэгдүүл хөөгөөд гүйцэх нь өнгөрч хүм мал зовхын гарц. Ороо морь худаг дээр оргодол Доноо чи нутагтаа нэг ирэхүй гэж өвгөн ноён занаж суусан гин. Түүнээс хойш олон жил болж ардын засаг мандаж байх үед Доноогоо авгаатайгаа ирснийг ноёнд дуулгаж яах вэ ийх вэ гэхэд ихээхэн гидсэнд явсан хулгүүний унаггүйгээд ирсэн байхад энд төрсөн хүний үр Доноо чи эрхэн зөвөө. Нас нь өтлөө биз ял хилэлцэх гэж яарад хэрэггүй. Гимшид зовсон шинжтэй байвал гэр оронд нь тавтай байлга гэсэн гэдэг. Ухаантай ноёны учиртай домог ийхүү ажээ. Энэ домгийг анх Хинти аймгийн Галшаар сумын харьяат шөвөг хэмээх сайн ир явсан пунцгой хуучилж байжээ. Хардал бейсийн хурдан морины домог.
Ноёны эдэр залуу байх үед тэдний мордын уяа хавьд нэг бадарчин ирээд уяаных нь холуур тойрон хараад байж гин. Ноён түүнийг ажиглаж мэдээд энэ ямар учиртай хүн юм бол морин дуртай хүн байж ч магад дууд гэж зарлиг болжээ. Бадарчин ноёны өмнө хурж ирээд мөргөн минь дусан мэдээлцсний хойно пүрвж ав ноён. Та морин дуртай хүн үү гэж асуужээ. Бадарчин тийм ээ би морин дуртай хүн байна. Гэхдээ явдал суудлын хүний хурдан хурц мордод яаж хүрэх вэ? За тэгвэл танд морддоо үзүүлнэ. Эхлээд энэ хүнд хоол ундаг гэж бараа бологчдоо хэлжээ. Хоол унд эзсний хойно бадарчин ноёныг даган уяаг нь эргэхэд ноён энэ дотор төрүүлэх морь байна уу гэв. Ноён түн минь төрүүлэх морь алга шивдэ гэж. Ноён адууга хураалгаж авчираад бадарчинд үзүүлв. Бадарчин адуун дотор хид явснаа төдөлгүй гараад иржээ. Ноён адуун дотор төрүүлэх морь байна уу гэв. Ноён түн минь төрүүлэх морь алга шивдэ гэд арга барагдсан бадарчин тэргэнд уйсан хідэн морд руу очиод уургын харыг нь харууд энэ морийг л зөв оролдвол төрүүлэх юм байна. Гэхдээ хэцүү уургын морь учраас хөлс нь дотогш орчихсон байгаа. Хөлсний бөглөөс гаргана гэдэг бэрх юм да. За тэгвэл хөлсний бөглөөг яаж гаргадаг вүлээ гэж ноён асуухад бадарчин та нар надаас сэжиглэхгүй бол би оролдоод өгч болох юм. Гэхдээ надад имэйл байхгүй гэв. Ноён албатуудаа дуудан энэ хүнд имэйл өг гэв. Тэд бадарчнаас сэжиглээд хин хинэнч имэйл өгсөнгүй. Ноён за тэгвэл би имэйл өгөхөөс дөө та миний имэйлийг тохоод яв гэхэд бадарчин ихэд баярлан үүргэвчээ уудлаад шар торгон дээл гаргаж өмсөөд ноёны гоё имэйлийг тохоод уургын цагааныг нэмж аваад мордохдоо за намайг ирэхэд нэг сайхан майхан босгочихсон байгаарэ гэд салхиуд гараад өгчээ. Ирэх цагч болов ирдэггүй. Барааж байдаггүй. Бараа бологч албатууд нь ноён түн минь зам юм уу бадарчинд морь имэйл хоёроо алдчихлаа да. Дими хүнд итгэж байх юм гэж жигжуг ярилцаж байв. Орой нар жаргахын өмнө өнөөх бадарчин сулбаасан шар ухаа юм ороод ирж гин. Буун харангуудаа морио майханд оруулаад битүү хөлсийг нь хусаад за нэг хөлсөн зөвөр эргэж магадгүй гэд уяж орхив. Бадарчны сойсхон уургын цагаан наадамд төрүүлсэн гин. Наадмын дараа залуу ноён бадарчнаас та яаж ингэж морь таньж чадж байна? Зааж зөвлөж өгөөч гэжээ. За заана гэдэг ч хэцүүтэй. Хилж зааж болохгүй юм. Яавал дээр юм дээ. Чихөө зураг зурж чадах уу? Ноён баярлан чадна гэв. Тэгвэл чи нэг хурдан морьтой хараад зураад бай. Би түүнийг чинь хараад нэг юм хэлье гэлээ. Ноён морьтой ууггүй зурж бадарчинд үзүүлэхэд толгой, чих, мундаа бөхтрөг, бэрвхий, юр бүгдийг арай ийм болох, тийм болох гэж засаж хэлсээр байж. Ноёнч ууггүй засаж үзүүлсээр байв. Олон хоногийн дараа ноёны зурсан нэг морийг үзээд за та ноёнтон минь нэг иймэрхүү л морь хурдалдаг юм да. Хурдан хүлэг гэж иймэрхүү л байх болов уу? Одоо ч би явъя да гэд явжээ. Үүнээс хойш морь шинжих нууц эрдмийг нүд гартаа оруулж чадсан ноён пүрвжав халахын цуут уяач шинжээж болсон түүхтэй гин. Туулайны вэртэй. Эрт цагт хардал бэсэнд хөвчийн Жонон Вангийн өндөр лам аяны дөрөө мултлан буужээ. Хардал бэс холын аяны ламтан морил хонож амар гэд хөл алдаж гин. Өндөр лам гэрийн хоймор сууж дэлгээстэй хаалгаар мордын уяа харж айраг унгаа. Чи ихөө наадам хэр хийдгөв гэж асуусанд бэс би төмөн хар адуутай л хүндээ гэхээс өөр юм хэлж чадсангүй гин. Өндөр лам замдаа адууг нь харсан байж тэгээд ламтан өлийг нь өөхөр дүүргсэн гол нь бөглөрсөн адуу байна лээ. Ёр хурдан адуу алга байдаг шүү гэж асуув. Тэгтэл цүрдгэр хүрэн морьтой өвгөн үүдээр өнгөрч гин. Тэгэхэд өндөр лам өндөсгийж энэ юу хүн юу морь өнгөрөв гэж асуухад хардал байс гайхан. Манай хоньны өвгөн унаатайгаа явж өнгөрөв. Залуудаа адуунд явж байсан хүн гиндэ. Та юуг нь сонирхов гэж лам хэлж байна гин.
хорхойтсон шижин байдасны унах унжээ гэхэд Бэс өвгөнийг дуудан асуужээ. Манай хоньны хүрэн чинь ямар гүний унахсан бэлээ? Хоньны өвгөн тэр жил хорхойтсон шижин байдас манай адуунд гүйж орсныг зандан хүрэн азарганд хураалгасан юм. Түүний л унах шүү дээ гэж байв. Энэ танаа хурд байна гэж өндөр ламтан айлдаад хойтон би чиний хүрнийг уяад орлон 3 зээртийн 7 аваргын наадамд очие гэжээ. Хардал жанжин Бэс хүрэн морийг нэг ам хоргаан хамт бэлэг болгон ламд бариад үдэж явуулсан байна. Хойдон жил нь өндөр ламыг ирэхэд Бэсийнхэн түүний хөтөлсөн хоньны хүрнийг танихгүй шахан байсан гэдэг. Тэгэхэд лам сайн морь уяа тэнцгээр ховлон хан гардын өд мэт болноо гэж айлджээ. Хүрэн моринд хамт торгон нэмнээ хийж 2 чих, 2 нүд, 4 туйраан л харагдаж байв. Тэгээд 7 аваргын наадмыг зоривгэн. Орлон 3 зээрдийн хов нагварл хэмээх их уячид өвөл гарч чихэн хүлдсэн хов хүрэмээр байжээ. Түүнд таны их нас энэ наадам дөнгөх буй за гэхэд хардлын түмэн хард хурд үгүйсэн билээ. Уяан дээр нь түмэн их зогсож байх юм. Би барахгүй болсон бизээ гэж байжээ. Тэгээд тэр наадамд хоньны хүрэмээр хол тасархаа хурдлан төрүүлжээ. Өндөр лам наадмаас буцахдаа хардал Бэсийг хизээ нэгэн цагт хурдтай болгож өгнө гэж айлдаад 6 янзын морины зураг зурж өгөөд энэ зургаар жишин шинжиж хурдан адуу энэ тэндээс үн хайргүй цуглуул гэсэн гэдэг. Өндөр лам маш уран гартай, алтартай зураач хүн аж ахуй. Хардал Бэс мөн сайн зураач байсан тул зургийг хуулан зурж, итгэл тхиа шинжээч нараа тал тийш нь мордуулж, харь хушууны адууг шинжүүлж, хурдан хөвшлийн адууг цуглуулах болсноор гал шарын хушуу дийлдэшгүй хурдан адуутай болсон гэдэг домог бий. Хардал жанжин Бэс хурдан морь зурах, мотор сийлэх, хурдан морины ном судар цуглуулах, мэргэн уяач шинжээчдтэй хавсран судар зохиох талаар маш их үлийг бүтээжээ. Өвгөн ноён химээх энэ уяач шинжээчийн бүтээсэн хурдан мордын зураг, модон сэлбэр, нууцын нууц, далдаас далд, шулуун журамд химээх морины шинж бэлэг, уяа заслын судар өв болон үлджээ. Сэцэн хааны хурдны тухай бас нэгэн хууч нэмий. Сэцэн хаан аймгийн дээр үеэс эхлэн хурдан морь ихтэй улсын даншиг зэрэг наадмын мордын олонхийг авч байсан гэдэг. Манжийн сүүл үеийн хааны үед хэрлэнгийн дагуу хошууд хурдан морьдоор олон байсны дотор зоригт Бэс ба Сэцэн хааны хошууд азаргаар онцлог хурдан, Ёст ба Далаа вангийн хошууд нь их насны морьдоор хурдан химээж байснаас бадаргуултын эхэн үед бишрэлт ван ноён пүрвжав хурдан морьдыг онцгой сайн таньдаг хүмүүн бөгөөд Ёстын хошууны шүхэртийн буйнаас зандан хүрэн химээх адуу худалдан авах зэргээр бусад газруудаас шинжлэн үзэж худалдаж авсаар олон тооны хурдан азрахтай болж түүнээс нийлээд тус хошуу хурдантай болж бусад хошуудтай зэрэгцэн боллоо. Пүрвжав ноён зандан хүрэн, зээрэн хар, хулан хонгор, манлаа хээр гих зэрэг 10-аад хурдан азрахтай болж түүнээс жил бүр 2-3-ыг үзэж Сэцэн хааны наадамд авчирж уралдаж байсан боловч азарганы төрөв авч байсангүй. YouTube дээр Тулааны өртөө подкастыг үзэж бас сонсож байна. Хурдан хүлгийн томгууд өмнөх хуучин дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. Халтар сайврын домог. Эзэрхэг засгийн үед хөхийн нутгийн өнчөнхүү цолмонгийн эрмэг цагаагч гүнээс ирхээр унаг босоогоороо гарч сулдаа гунхалзан жороосонд нутгийн малчид түүнийг жирийн нэг хүлэг биш жинхэнэ морин эрдэнэ гэж магтжээ. Цолмон хүү ирхээр унгаа илбэн таалж инхрийлэн арчилсаар буруу зөвгөө номхруулж даагнаас нь эхэлж ойр хавийн найр наадамд уралдуулахдаа дандаа төмний төрөө болж эзнээ баярлуулж их нутгийнхныгаа цэнгүүлж байв. Онцаг харвсан сум шиг өнгөрч цолмон хүү эрийн цэнд хүрэхэд хан хөхий даяар цуутай наадам болжээ. Мянган хүлгийн тоос тэнгэрт хатаж ширээ шиг тэгш талын дээгүр нэгэн морь сум шиг цойлон айсвэ. Хиний морь вэ гэж наадамчид баясалдан шуугилдаж төмөн дурангийн хараа түүн дээр туусан.
Миний морь таминэ. Ганц хүлэг минь химэн цолмон дуу алдаж хоёр нүднээс нь халуун нулимс бүм бөмбөрнө. Дархан ихтэй даа ноён морь бариачдыг дуудаж төмөн их морийг миний морь гэж цолол химэн тушаав. Эзэнт минь өршөө. Ядуу миний амжиргааны ганц морь шүү дээ гэж зарц цолмон учирлавч нэмэр болсонгүй. Наадамчид хоолоо нийлүүлэн цолмонгийн хээрмөр төрүүллээ гэж уулыг цуурайдтал усыг долгиотол түрхрэн шаагалдав. Зоргоор ноёнтон миний хээр азрагны унаг сайвар халтрыг боо цолмон өмчлөх хэрэггүй. Эзэндээ тэрсэлсэн хүнийг цэргийн хугацаагүй албанд явуул гэж зарлиг буулгасан нь ёсоор болжээ. Дараа жилийн хавар даа ноён сайвар хээрийг хөлөглөн шадар нөхдөө дагуулж хөхий хааныг хөвчлэн үргээж их ан ав хийхэд хээлтэй согоо цойлон зогтов. Сайвар хээр жигүүртэй юм шиг дүүлэн хурдалж мөнөөх согоо гүйцэхэд даа ноён мэриж сумаа тавилаа. Хөөрхий согоо урагшаа очиж түүний бүкснөөс туглан босоогоороо унжээ. Эрхэмсэг ноёнтон тэр туглыг тижээв. Нэгэн өдөр сайх буугын тугал зоргол насандаа даа ноёны ам болсон 5 настай охины мөргөж эвэрдээ үлгэж аваад ойроо зүхтаажээ. 100 хүлгээр хөөгөөд түүнийг гүйцсэнгүй. Гагцхүү сайвар хээр өнөөх буугыг гүйцэж дайран унгав. Ноёны охины хамт цуснд будагдсан өнөөх буугыг харахад нэн аимшигтай. Энэ бүхнийг ноёны 16 настай хүү лувсан дондов нүдээр үзэж сэтгэлдээ шингэн авчээ. Уйдгараа нэмэглэх улмаар нэр алдар олохоор даа ноён сайвар халтрыг богдын даншигт уралдуулахаар авч очив. Одоогийн Улаанбаатарт болсон тэр наадамд төмөн актын дундаас сайвар халтар төрүүлж олныг баясуулахад түүнийг богдод өргөжээ. Гэтэл сайвар халтар асрын өмнө цоллуулж байхдаа гинэт амгаагаа хугдарж алдуулан зүхтаасаар 7 хоногийн дараа ижилдээ эргэж ирсэн гэдэг. Богдын актчид түүнийг алдартай хүлгүүдээрээ сэлгэн хөөгөөд ч гүйцсэнгүй. Баруун алтай цөлөгдсөн цолмон сайвар хээрээ авахж оргож ирнэ гэсэн цуу яриа даа ноёны чихийг дэлдэжээ. Бузар хэрэг үйлдсэн тэр бусан олны хилэнгээ сайхтаа сайвар хээрийг шанхаа орох хятадын 8 ажтанд 2 тэмээ торго 5 цэнгийн 2 алтан бөгжөөр худалдаж санаа амсгив. Хөхий хээрийг авлаа гэж харийн 8 ачид баярлаж Монголын буян морин эрдэнэ алдагдлаа гэж нутгийн хүмүүс харуулжээ. Нэгэн жил өнгөрөхөд сайвар хээр хөлдөө төмөрч өдрийн тасархаатай их нутагтаа гүн ирж ард олныг дахин баярлууллаа. 2 жилийн дараа хомхой ноёнтон сайвар хээрийг харийн 8 ачинд 10 лангийн алт 20 лангийн юмбүүгээр дахин худалджээ. Яг 3 жил өнгөрөхөд яс арс болтлоо турсан 4 туруун мултарсан сайвар хээр хөхий нуруундаа гүйж ирж босоогоороо үгсэн байсныг нутгийнх нь үзэж молор тэргүүнийг нь хүндэтгэн авч хан хөхий ноён оргил Алтай дуулганы овоонд үүр залсан гэдэг домогтой юм. Тулай нэвэртэй. Эвлүүлэн нэгтгсэн дугаар. Одоогоос 100 жилийн тэртээ бололтой. Түшэт хаан аймгийн Дайчин Бэсийн хошуу. Одоогийн Өмнөгов аймгийн Цогцэцгийн сумын нутагт олонд Цэцэр гэлэн гэж хүндлэгдсэн Шинэнгийн Даш гэдэг алдартай баян хүн байж гин. Тэднийх олон зуун адуутай хэд хэдэн хурдан морьтой юмсанч. Баг хурдан хулн даа хүрээ болон хөх хотод өдөртөө очоод ирэхэд цуцдаггүй тийм шандастай ажнаа юм. Домогт хурдан хулн ширээгийн уснаас өөр худгийн ус удаггүй байжээ. Өөр нутгийн сайн ир хурдан хулыг хулгайлж цэцэн гэлэн морио гүйж ирэхийг мэдээд ойр хавийнхандаа онгоцонд ус орхиж болохгүйг зарлжээ. Хурдан хул 6 хоногийн дараа гүйж иржээ. Гэтэл өөр нутгийн ирэлчид онгоцонд ус дүүргээд орхисныг цангасан хул морь уугаад үхчихжээ. Шинэнгийн Даш хурдан хулынхаа толгойг Шанхай уулын ойролцоох өгөөмөрт залжээ. Түүнээс хойш Шанхай хавийн морьд хошуундаа алдартай хурдан болсон гэсэн домогтой юм. Цэцэн гэлэн хурдан хулаа дурсан өндрийн өвс холч морь гэсэн 2 дуу зохиосон юм.
Тулаа нэвэртэй. Дээр үед хятадууд Монголын хурдан хөлийг морийг хулгайлж гин. Салхинаас хурдан морь их нутагтаа тэмүүлэн буцаж гүйж магадгүй гэж хар сансан хужаанаар нөгөө морийг төмөрч өдөр тушаагаар баглан толгойд нь гинжин ногт уйжээ. Гэвч сайхан нутгаа санан мөрөөдсөн хүчит хүлэг төмөр уяа чөдрөө тас татан тавьхсаар хангинуурын давааг урдаас нь давж Монгол нутагтаа хүрчээ. Ингиж уг даваанд ирэхэд нь толгойд нь хятадуудын уйсан төмөр уяаны тасархай хангинын жингэнэх дувайвай цуурайтаж байсан гэдэг. Иймээс энэ давааг хангинуурын даваа гэж ард олон нэрлэжээ. Тулаа нэвэртэй. Баргын богдуулыг тайх ёслолд халахын хизүү тованг залжээ. Тоо алдартай уяач морь шинжээж түнтүүгийн дүүнхрийг дагуулan хошуундаа дандаа төрүүлдэг хүр морийг авч очиж тэднийг очиход маргааш наадан болно гэж байлаа. Дүүнхэр баргын мордыг шинжээд Ванда айлтгажээ. За, маргааш наадан болох бол манай хүрэн төрүүлэхгүй. Энэ баруунтаа майханд нэг хар морь нуучсан байна. Тэр лавтай төрүүлэн шүү гэжээ. Маргааш уулын тайлга эхлэхэд баргын ноёдод хэлжээ. Миний бие жаахан чилээтэй байна. Тэгэхээр уулын тайлгад миний бие оролцъё. Наадамд харин оролцож чадахгүй гэж хэлжээ. Барга нар халахын ноёныг хүндэтгэж ёслолыг тэр өдөртөө хийгээд наадмаа маргааш нь хийхэр болов. Тэр орой торгон тар хийгээд мордоо гიშгүүлж байтал хөрөн морь чигчүү хурууны дайтай хорглон тонтуул унгажээ. Түнтүүгийн дүүнхэр тэр хомоолыг үзээд за миний санаа амарлаа. Маргааш гарцаагүй төрүүлнэ. Энэ баас л дутуу байсан юм гэж Ванда айлтгажээ. Маргааш нь наадан болоход тоо ванч морилон очиж үнэхээр тоо вангийн хушууны хүрэн морь төрүүлж баргын хар морь аман хүзүүдлээ. Гэтэл тэр нууц явандаа задардаг юм байгаа үсттэй. Хойд жил нь вангийн цагаан уулын тахилгад баргыг үржээ. Баргууд түнтүүгийн дүүнхрийг сайн морь шинждэг гэж хулгайлж аваачаад морь шинжүүлсэнд хонины гимээр халиу морийг зааж энэ морил вангийн цагаан уулын тайлгын наадам төрүүлнэ гэж хэлсэнд барга нар тоомжор муутайхан шиг уул морийг уйжээ. Вангийн цагаан уул нь тэр хөгшин халиун төрүүлсэн гэдэг. Баян нуурын баруун хойд талаас нэг сохор тэмээ орж явсаар байгаад зүүн урд талаар нь гарсан гэдэг. Түүнийг сохор тэмээний улам гин. Түнтүүгийн дүүнхэр баргад дайлуулад тэр сохор тэмээний олмоор гарах гэж яваад усанд таалал болсон гэж ярьдаг юм. Тулаа нэвэртэй. Хуучин Сэцэн хаан аймгийн Сүжигт Бээсийн хушууны Түнтэг тойн гихчид өдөрт 10-20 өртөө газар давхидаг цавдэр халзан морь байсан гэдэг. Түнтэг тойн цавдэр халзан морио унаад өглөө үнээ сааж байхад богдын хүрээ орж өргөлийн цай аавна гэж яваад өдөш нь хон сааж байхад 26 өртөө урт замыг өдөртөө туулаад гэртээ буцаж ирдэг байсан гэдэг. Цавдэр халзан морио унаад ялгуусан хийдэд очиж шатар нүүн гэж өглөө эртлэн яваад орой буцаж ирж байжээ. Ингэж явхад замд нь учирсан нэгэн хүн таны унаж яваа цавдэр халзан морь чинь ямар эрдэмтэй унаав дээ гэж асуухад Түнтэг тойн миний энэ морь чү тэр тэнд л явдаг морь доо гэснэ. Чүх гэтэл тойны залгаа хэлсэн үг дуулдалгүй. Өмссөн малгайных нь улаан залаа дээш босоод бараа сураггүй алга болсон юм гинвэлээ. Тулаа нэвэртэй. Хинтийн аймгийн Галшар сумын нэрт уяач агсан Надимдийн ламж авгаа улсын наадамд явахдаа авгаа сирэnéндээ чи хотын наадам үзэх бол хул байцаа 2-3 хоногийн өмнөхөн барьж шавхрааж байгаад наадам эхлэх өглөө эртхэн мордоод очоорой гэж захиад явжээ. Сирэнэнч нөхрийнхөө хэлсэн ёсоор 7 дугаар сарын 11-ний өглөө үүрээр мордоод наадам үзэхээр давхад 10 гаруй өртөө газрыг туулаад азраг барайнд орж ирээгүй байхад буян тухайд ирчихсэн наадам үзэж суусан гэдэг юм. Тулаа нэвэртэй. Увс аймгийн зүүн говийн сумын төвийн дэрэгдэх Баян нуур хэмээх жижиг нуур бий. Энэ нуур өвс ургамалгүй элсэн бөөрийн хаяанд байдаг.
цэнгэг устай, дотроо хулс зэгс бүхий арлуудтай. Загас шувуу усны амьтад илбэгтэй нуур юм. Энд усан дотор нь усан аргамаг гэдэг бүдүүхэн даагны чинээ адууны төрхийн амьтан бий. Тэнгэр цэлмэг нартай тунгалаг сайхан өдөр нуурын хөвөөгөөр адуун сүрэг бэлчээрлэж идээшлэх үеэр хаяа тэр аргамаг гарч ирж адуун дотуур давхин гүү ураадаг гин. Тэр аргамагийн гიშгсэн гүүнээс ёстой жинхэнэ усан аргамаг төрдөг бөгөөд маш хурдан морь болдог гин. Тус зүүн говь суманд дээхэн үед жумрагны ихээр гэдэг алдарт хурдан морь байсан. Түүнийг усан аргамаг гэлцдэг удаа байсан юм. Харин тэр морины галбир нь тун базаахгүй. Гэдэс ихтэй, урт хүзүүтэй, нарийнхан хөлтэй, хавтгай туурайтай морь байсан гэдэг. Тулааны үертэй. Мянгатын алдарт хурдан саарл морь нь 1950-аас 1960 онд байжээ. Үрээнээсээ эхлэн урдаа бусдын тоос гаргалгүй 2-3 саахалт хол тасархай төрүүлжээ. 1956 онд Жавхлан талтай живэрт саарл цол авсан үнэмлэх нь хадгалагдан үлджээ. Тэр үеийн уралдааны морины ажлын хэсэгт оролцож ажиллаж байсан гомчав 28.8 км-т 27 минут хурдлагийг хэмжжээ. Уралдаанд унаж байсан Аюушийн дагва саарл морь 90 милийн хурдтай гараад барайнд 60 мильтэй ирдэг гэж хуучлана. Нэгэн удаагийн их наадамд Чонон саарл уралдааны замын дундаас хадуурчээ. Машинаар хашиж хөөн эргүүлэн сүүлийн хідэн морьтой нийлүүлж. Гэтэл барааны газар 2 саахал тасархай төрүүлэн иржээ. Тэр үеийн аймгийн намын хорооны дарга тэр их нэр цуутай хурдан саарл морийг харнаа гэж машина хэдэн хоног бэлдүүлж. Наадмын өдөр дарга морь тавих газар очиж саарл морийг зориуд барьж үлджээ. Нэртэй, зартай, олон хурдан морьдын омголон хурц туурай газрын хөлс онгичин чулуу шидэлж тэнгэрт тулсан тоос хадаан гарчээ. Саарл морь морьдын хойноос тэрхэн хойд хоёр хөл дээрээ цороон босож тогтоож барихын аргагүй цамнаж. Морьд аль хэдийн холдлоо. Одоо л хойноос нь явуулъя гэж шийдтэл унсан хүүхэд нь алга байв. Яа вив гэж хайтал даргын машин давгуур орж учир зүггүй уйлсан хэвтжээ. Унсан хүүхдийг нь харагдаж моринд нь суулган уралдааны хойноос явуулсанд чавхны чулуу шиг цойлон холдлоо. Дарга машиндаа сууж шил даран араас нь гарав. Сүүлчийн морьдыг гүйцэж очсонд саарл морь байсангүй. Дунд хэрд яваа олон морьдыг гүйцэж очтол бас байсангүй. Эхний хэсэг морьдыг гүйцэж очтол бас л алга. Хол тасарч гарсан дөрвчийн цоо морьдыг гүйцэнд байсангүй. Дарга гайхуулаад байсан морин алга хойно хоцорчээ буцъя гэсэнд жолооч хоцрох ёсгүй морьдоо химэн зүрж хурдаа нэмж хэсэг жоол давхснаа хідэн саахалтын баримжаа зааж тэр тентнийг бараа байна гэд дөхөж очтол саарл морь өмнөх бүх морьдыг идэж бараа өгөхгүй алсад тасран гарч хөндийн салхи бярлан зүсэж октоос ядарсан шинжгүй ялимгүй тонгоон нэгэн химээр хурдлан оцсон гэдэг. Машин элсэн мөрөгцөг хүрээд зогсжээ. Элсэн мөрөгцөгт 80 мильтэй явсан морь гараанда 100-аас доошгүй милийн хурдтай явжээ гэж дарга жолооч хоёр тооцоолсон гэдэг. Тулааны үертэй. Чонон саарл гарааныхаа ихний хэсэгт хоёр тал руугаа ээлжлэн чих тавьж чимээ чагнадаг байжээ. Арын морьдын төвөргөн ойртмогц унсан хүүхдийн нулимс цайртал ухасхийн цойлж холдоод хурдаа хэсэг сааруулж морьдын төвөргөөн дахин ойртвол хурдаа нэмэн дахин цойлж холдсоор ганцаар алсад гарч чагнах чимээгүй болмогцоо нэгэн химийн хурдаа барьж тэр чигээрээ барайнд үнэмшимгүй тасархаа очдөг гин. Чонон саарлыг хөлсөө хулсуулж амьсгаагаа дарсны хойно дараагийн морьд хашгируулж гууглуулсаар их л сүртэй ирдэг байжээ. Та Тулааны үертэй подкастыг сонслоо. Суугийг мань дэмжиж subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Хурдан хүлгийн домог. Цэцэн вангийн хушууны Цэвэн догигч Манжин хааны үед боос өртөөнд байхад хашин хээр химээх
нэг хашин морьтой. Тэр нь Цвендогийн хашин хээр хэмээн хамаг нутаг усаараа нэрлэгддэг байжээ. Гэтэл нэг өдөр Хятадд цөлөгдөж яваа нэгэн ялтан хоёр хуйг, хоёр улаачтай хос морьд бүхий өртөөлөн ирж дамжиж явах болоход тэрхүү хуйг нараас нөгөө ялтанд туйлын муу морь унуулах хэрэгтэй гэжээ. Цвендо тэрхүү хашин хээр морио имэлж ялтанг мордуулахдаа урдх нь байгаа газрыг нэрлэж үзүүр улаан залгаа гэдэг газарч хамаа юу буй. Миний муу морь хаана явж өгсөн ч яах вэ хэмээн морьныхоо магнаг илбээд тэр ялтанд нүд ирмэж дохиод мордуулжээ. Нөгөө хуйг нар мордын сайныг шилэн хос морьтой хоёр улаачтайгаар явсаар чанад урдах нь үзүүр улаан залгаа хэмээх газар хүрмэгц хашин хээрийн хөл хөнгөн болоход нөгөө хуйг нар нь барьж авах гэтэл тэрхүү ялтан ухасхын зүхтааж харах бараагүй болжээ. Тэрхүү хээр морь нь хүлэг хэмээх хурдан адуу байсныг эзэн Цвендо мэдэж байсан бөгөөд ялтны амийг аврахаар тэр морио унуулж дохио өгсөн нь тэр юм байж. Туулаа нэвэртэй подкаст. Хувьсгалын өмнө далаа вангийн хушууны Мэндийн гонжавын хүрэн хээр хоёр сайн морь байжээ. Түүний хүрэн морь нь зээрийг хөөж гүйцдэг. Нөгөө хээр нь хурдаар хүрэн моринд хүрэхгүй боловч энгийн явдлаараа дутахгүй бөгөөд гонжав хээртэйгээ явж байгаад одоогийн Жаргалтхан сумын зүүн хойхон айлаас зуны өглөө мордон үдийн хэрд Баян овоо сумын дэргэд айлд очиж үдийн халууныг өнгөрөөгөөд оройн сэрүүнд мордон явх үед тэнгэрийн царай муухай болж бороо орох шинжтэй болмогц яаран давхиж Мөнххан сумын зүүн хойно мэд химээх газар байсан гэртээ наран шинхийн хэрд очиж байхад тэр морь нь зүдэрсэн шинжгүй байжээ. Туулаа нэвэртэй подкаст. Бүрэнд засагчийн сүүл үеэр сүжигт бэсийн хушууны санж тойн гихч нэгэн хул морьтой. Түүгээрээ захын ялгуусан хутагтад очиж шатар тавьж байгаад тэр өдөртөө буцаж ирдэг хэмээн нутаг даяараа ярилцсан. Гэтэл санж тойн 10-аад хоногоос ялгуусны доочих сургийг сонсоод нутгийн нэгэн чинээлэг хүн санж тойн нэг өдөрт ялгуусан хутагтаа шатар тавьж байгаад ирдгийг нь үнэн эсхийг шалгаж үзэхээр хоёр сайн морио зэхэж бэлтгэж байгаад мөнөөх тойныг мортохоор хамтдаа ялгуусан хутагтад мөргөх нэрийдлэр явжээ. Санжийн хул морь хатирч байхад өнөө хүний морь гүйдэл гаргаж явсаар унсан морио муудуулаад нөгөө морио унаж яваад багуудын орчимд арай дөнгөж ялгуусны дээр гүйцэнд санж тойн хэдий ороод шатар тавьж байгаад их хүдийн халуун өнгөрөөгөөд буцах болоход өнөөх хүн хоёр морьтойгоо үлдэж хоцорчээ. Тэр хул морь ялгуусны гадаа очиод юр ядарч зүтэрсэн шинжгүй байхыг үзээд үнэн хэмээн баримталжээ. Үүгээр үзэхэд гонжавын хээр морь нэгэн өдөр 8-9 өртөө буюу 300 шахам километр санж тойны хул морь хээр морьны нэгэн адил явж байж. Сайн морьд иймэрхүү жишээтэй юм. Туулаа нэвэртэй подкаст. Хардал жанжин бэйсийн их баг хогоо гэж ах トゥ хоёр уяач байв. Ах トゥ хоёр уяач нэг зун ойр сахалт бууж морьтой уях болжээ. Хоёул туршлагатай сайн уяачд байсан ч гэсэн баг хогоо нь ахаасаа илүү уяач болж хин хиндэ уяа сойлгохын талаар хэлдэггүй атаж өтөөтөө юмсан ч. Нэгэн өдөр их хогоонд хавчиг хүрсэн нэг бадарчин ирж хонлоо. Их хогоо тэр бадарчныг ихэд дайлж цайллаа. Маргааш нь бадарчныг явах гэхлээр нь дахин өнжөөч гэж гуйсаар байгаад нэг хонуулав. Тэгээд бадарчингаа манай зүүн талд морь уйсан айл бол миний дүүгийнх. Манай дүү надаас илүү уяаж байгаа юм. Миний нэг бага насны морь юр урах шахтгүй. Энэ жил төрүүлгэх гэсэн яах арга учраа олохгүй юм. Та тэр айлд очиж хоноод энэ баруун айлд сайн бага нас байна. Яавал төрүүлгэх бол гэж тандаарай гэжээ. Бадарчин маргааш нь баг хогоонд очиж хоноглов. Ахийнх нь уяа болоод бага насны морьны тухай ч асуув. Баг хогоо тэр чинь манай ах шүү дээ. Морь таньдаггүй хүн дээ. Эннээс өөр хүн бол жил бүрэл төрүүлгэж болох бага насны сайн үрээ. Тэр бага үрээний буруу талын бөөр нь бага.
зөв талынх нь том юм. Хүүхдийн эмээлийн буруу талмын тохмыг норгож 3 нуглаад зөв талын 4-ний сурыг богино. Буруу талын 4-ний сурыг уртсгаад хүнд ташуур бариулаад мордуулвал тэр бага насны урд гიშгэх амтан үгүй юм. Бадарчин эгэн ирж ахтан түүнийг хэлэхэд "За тэр тийм л хүндээ миний дүү" гэд нөгөө ярьсан ёсоор уралдуулан хэдэн жил дараалан морио төрүүлгсэн гэдэг. Туулаа нэвэртэй подкаст. Чинван ханд дорж 7 хушуу даншиг наадмыг хариуцсан хийлгэх болжээ. Ханд доржийн харьяа аймаг хушуу наадамд бүх морь, сур, цагаан идэ, мах шүүс бүх талаар бэлтгэлээ. Чинван ханд дорж 7 хушуу даншиг наадамд 93 наадмын бүх түрүүг авахыг аймаг хушуундаа зарлаг болгов. Ингээд наадмын 3 түрүүг авах бэлтгэл хийж эхэллээ. Хотол хушуугаараа хурдан морьд төрүүлэх хүлгийн шилэлт сонголт явуулж гин. Эрдэнэ вангийн хушуу одоогийн шарын голын хавьд нутаглаж байсан ганц бие ядуу эмэгний алаг морийг шилэн шинжиж олоод худалдан авч шилдэг уяачаар уяа сойлох тааруулан бэлтгэлээ. Тэр алаг морь 7 хушуу даншиг төрүүлэн ирэхэд Чинван хонд дорж машид их баярлаж уяа сойлох тааруулсан уяачийг хөхүүлэн шагнасан ажээ. Хурдан хүлэг алаг морийг Чинван ханд доржид бэлэг болгон өргөжээ. Тэр алаг морь түүнээс хойш олон удаа наадамд төрүүлсэн. Ийм учраас эзэн ноён ханд дорж алаг морийг насан туршид нь дархан сүрэг болгон тагсан байна. Чинван ханд дорж бусдад хорлогдсон таалал төгссөний дараа алаг морь хөгшөрч Булган аймгийн Бүрэг хангаа нутгаас нутагтаа гүйж шарын голдоо иржээ. Хөгшөрсөн хурдан хүлэг алаг морь нэргүй нэгэн уулын ингэрт идэшилж байхыг нутгийн хүмүүс нь танилаа. Дархан сүргийг хинч барьж авах хүрэх ирэхгүй учраа алаг морь өөрийн дураар зөнгөөрөө ямар ч адуун сүрэгтэй нийлэхгүй ганцаараа төрсөн ууландаа байсаар үхжээ. Түүний амьсгал хураасан уулыг Дархан уул гэж нэрлэжээ. Түүний толгойг Дархан уулын оройд залав. Нутгийн ардууд Дархан алаг морины том модон баримл сийлж уулын оргил тавьсан байна. Гэтэл Дархан хотыг байгуулагчид тэр модон морийг уулнаас буулгаж хог дээр хайжээ. Нэгэн өвгөн тэр хурдан алаг морины модон сэлбэрийг хог дээрээс олж аваад хашаандаа хадгалж байсан гэдэг. Одоо тэр морины модон сэлбэр хаана байгааг хинч мэдэх үгүй. Алаг морь хурдан хүлэг болж Дархан цол авч дараа нь алаг морины төрсөн нутаг нэргүй нэгэн уул Дархан нэр авч тэр уулын нэрээр тэнд болсон хотыг Дархан хот гэж нэрлэжээ. Туулаа нэвэртэй подкаст. Одоогоос 100 гаруй жилийн тэртээ Сэцэн хаан аймгийн Игшавийн Тавнангийн отгийн харьяад Самидийн гунгаагийнх өвлийг өнтөө давж хаврын дунд сарын ихээр Отрын зааг нутаг Хэрэг өхөл гэдэг газар нүдэллэн ирж хаваржаалан буян тумаалынхаа үр төлийг бойжуулан амар тайван хаваржиж байжээ. Хаврын адаг сарын ихээр гүү унгалж гунгаагийн толин сартай улаан хэргүүнээс 4 хөл шиир цагаан зөв талын далны хавтгаад алга дарам газарт цагаан үстэй хээр алаг унаг гарчээ. Тэрхүү хээр алаг унаг осолдож эндэлгүй боожиж дааг шүтлэн насандаа сүргийнхаа сүүл хэсгийг бараадсан тунай муутай зарим жил шар устэйгээ 100-ны сартай зоолгодог байсан нь эзэндээ төдийлөн ойлготойгоор үнэлэгдсэнгүй. Ядуу хэрэг гунгаа гэрийн дотор халуун ам бүлээ даатхан ном уншуулж гүрэм хийлгэн барьцаанд нь халуун хошуутай мал хязаалан насны хээр алаг үрээг өргөл болгон барьж тэр үеэс эхлэн эзэн мал хоёр тааралцсангүй удаж. Тэр жилийн хавар анхудаа гүрмийн барьцаанд өгөгдөн олон жил сүргээсээ хөндөрч улмаар морины дайварт 8-ачдын гарт дамжин худалдагдж явсан хээр алаг үрээ засмал дэлтэй хонгор халдсан морины хүзүүнээс холбоотой нийслэл хүрээний малын зах дээр зарагдахаар ирснийг хүмүүс төдийлөн анзаарсангүй. Тэр үедээ ар хаалхад нэр цуунд гарсан уяач ирж жасын хөх дондог гихчээр малын захаар явж байтал тэрхүү хээр алаг зүсмийн үрээ их уяачин гэрхаа нүдэнд арга буюу өртсөн байна. Уяач хөх дондог тэр үрээг хэд дахин тойрч хараад гадна доторх шинж жигдэрч яваа хурдлах үрээ болохыг ажиглан мэдээд 10 лам мөнгөөр худалдан авч одоогийн Төв аймгийн нутаг
цээл шар бүрд тосон заамар орчмоор нутаглаж байсан хөдөөх гэртээ гаргажээ. Ингэж хан Хинтийн нутгийн унаг баруун хойд зүгийн морь боллоо. 1890 оны сүүлч шар нохой жилийн намрын дунд сард халахын 7 хушуу даншиг наадам хийж тэр наадамд уяач хөх дондог соёолн насны хээр алгыгаа сойж эхэлжээ. Даншигын энэ удаагийн наадамд морьд олон цугларч тэр дундаа соёолн насны морьд 1000 хол гарч уралдсан яриа бий. Халахын хурдан үлгүүдтэй анх удаа уралдаж байгаа битүү морь хээр алаг гарааны замаас эргээд сүүлчийн бөө морьдтой явснаа уралдааны дунд хэрээс Сэцэн хааны буурал гэж алдаршсан хурдан морьдтой 100 за холбон тасархаа явсаар гинэд шидсэн чулуу мэт сугаран гарч хол саахалт айлын зайтай газарт тасархаа төрүүлэн ирж тэр үеийн магнит толгоон ингэр гигантны шар ордны өмнөр зэрэгцэн ирэхэд унсан хүү амыг нь татаж арай ядан тогтоосон гэдгээ. Ингэж хүчтэнхээтэй гэгдэг 1000 гаруй соёолн насны морьдын дундаас онцгой хол төрүүлэн ирж эрдний түмэн их алдарт хурдан хүлэг болжээ. Харин дээрх онь холбож явсан нэгэн нутгийн буурал соёолн нь айргийн тавд давхсан яриа байдгийм. Их сүргийн хээр алаг анх удаа соёолн насандаа төрүүлж уяачдын нийтлэг жаяг ёсоор 1900 1901 онуудад хавчиг нас 7 настайдаа уягдалгүй өнжөөд ихэд нийлж 1902, 1904, 1906, 1907, 1908 онуудад даншигын их наадамд үнэнхүү тасархай хол төрүүлэн цоорхой хурдан морин эрдэнэ болгоо батлан харуулж байжээ. Энэ зартай хурдан хүлэг 1903, 1905, 1909 оны наадмуудад чухам яаж уралдсан баримт байдаггүй бөгөөд дээрх 3 удаагийн даншигын их наадамд төрүүлээгүй гэхэд айргийн тавын дотор хурдалсан гих бүрэн үндэстэй юм. Түүнийг 4 дахь удаага төрүүлэхэд нь төмний баяр цогцолсон амгалан түлэг гэдэг эрхэм цол өргөмжлөн тэр үеийн нэг онцлог бол даншигын наадам төрүүлсэн морийг богд гигантэнд өргөдөг уламжлалт ёсоор хээр алаг дээдсэн их сүрэгт нийлэх болсон байна. Соёолн насандаа анхудаа тоосоо өргөж тэр цагаас хойш урдуура улаан хүлтийг гаргаж үзээгүй гигантны их сүргийн хээр алаг морины нэр цуу түгэн тархаж амтаа бүхэн шагширч байсныг их часын хөх дондог яахан мэдэхгүй өнгөрөх билээ. Тэр хурдан хүлгийг ямар нэгэн хүн ирж авах алдаж осолтгоос болгоомжлон сэрэмжтэй харж хандаж байхыг адуучиндаа хатуу захиж адуучин ч мэрийхээрээ мэрийж байсан гэдэг юм. Яг энэ үеэр алаг үрээгээ барьцаанд өгсөн гунга миний хээр алаг үрээ тийм их зартай хурдан түмэн их болсон байдгийн биш байгаа да гэж битүүхэндээ сэтгэл шаналган явсныг нэг голын нутаг усных нь мэдэх үлээ. Ингээд гунга арга буюу айл сахалтынхаа журмын хідэн нөхрийн хамт хурдан алаг морийг олж үзэхээр нийслэл хүрээний зүг мордож тэр нэгэн өдрийн холын замыг туулан их хүрээнээс баруун урд зүгт гигантны сүргийн бэлчээрт тэмцэн иржээ. Зүүн урд холоос хол нутагтай гунга тэргүүтэй нөхөд богдын их сүргийн даамалтай уулзаад ирсэн зориг бодож санаж яваагаа ярьж алаг морийг ганцчуудаа болов харуулахыг учирлан гуйж аюуш хадга цалин цагаан юм бүтэй барьжээ. Их сүргийн адуучин муугүй ир байсан учраас ойлгож эр хүн эндэж эрэг нурахыг алиг тэргээхв гэж бодоод боломжтой хариу өгөөд явж. Ийхүү хол нутгийн тэдгээр нөхөд зэргэлдэх зүүн уулын ар оройд гарч хүлээж суусаар орой нар огшихын хэрд хээр алаг морьдтой хэсэг адуу эсрэг ухаагийн ингэрээр цоврон өнгөрхийг дурандаж морио таньсан гунга миний хээр алаг үрээ үнэнхүү аргамаг сайхан хүлэг болжээ гэд доглон нулимс унган нутгийн зүг иргсэн гэдэг юм. Эрдний түмэн их гэдэг цолыг анх удаага авч дараагийн даншигын их наадамд тодорхой хурдан болохоо батлан харуулж амгалант хүлэг болж наадамчин олноо баярлуулж байсан тэр хурдан хээр алаг морь шинж галбираараа үнэхэрийн сайхан зохицолсон биеэр өндөр цээж өвчүү салтаагаараа маш өргөн толгой нэн гоёмсог магна өргөн согоо чихтэй дэлсүүл шингэн өргөн ташаа ханхар цайжтай цөргийн дөрүүнд явдаг усанд ороод гарсныхаа дараа алс уулын толгойг харж ившэн эзнээ баярлуулдаг байсныг тэр үеийн хүмүүс хуучлан үлдээсэн байдаг юм.
Цуутай хурдан хүлэг олон гарсан ч дээрхийн адил тийм олон дахин төрүүлсэн морин эрдэнэ одоогоор гараагүй байна. Алдарт хурдан хэр алаг 1921 оны хавар Хунтайжийн балгас орчимд эзэмшин маллаж байсан их уяаж Жасын хөх дондгийн хүү Хөвчийн Пунцэг доржийн хотонд насчин хоньны хашаа наалж хажуулдан хорвоогоо сайлсан гэдэг. Нэгдүгээр хэсэг төгсөв. Та YouTube дээр Туулааны Виртэ подкастыг үзэж бас сонслоо. Хурдан хүлгийн домгуу таалагдсан ба сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шин сувгийг мань дэмжиж subscribe тавьчаа дарахтал хангалттай. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.